Сайн байцгаана уу үзэх өдрийн мэд. За шууд цуврал руугаа орцгоё. Энэ бол дээрэм байгаа бүхнээ өг. Дээрэм гинэ чиний азгүй өдөр бололтой. Би байгаа бүхнээ их нэртэй өгчихсөн. Надад үлдсэн ганц зүйл минь энд бие л байна. Үүнийг өгвөл намайг явуулах уу? За хоолны цаг боллоо гэж хүрээд байна. Бид ингэж хамтдаа цагийг өнгөрүүлээд хэр удаж байна вэ? Ажил чалга, зочин чалга, яг л амралт шиг санагдаж байна. Чи угаасаа амардаг хүн биш шүү дээ. Үнэндээ бид маш завгүй байсан. Дартарусын шүтгчдийг цэвэрлсэний дараа дээд сангуартнуудын тал нь үхсэн. Бас олон сүмийн цэргүүд алга болсон. Тиймээс эхний ажил бол тэдний оронд хүмүүс томилох байсан. Гэхдээ гэр бүлтэйгээ ингэж хамт байх л надад хангалттай. Удалгүй дахин ширүүн тулаан эхлэх болно. Бид ингэж хамт сууж хооллох завч олдохгүй. Ариун нэгэн минь сонстоо хэрвчи зөвхөрсөн гүнжийн буушийг цэвэрлэж сүмд хувь нэмэр оруулбал чиний авчирсан тэр эмэгтэй нь тусгаарлалтыг зуцлах болно. Тэр хүртэл түүнийг 3 дугаар бүсэд чиний хяналтад байлгана. Хууль дүрмээр бол тэр эмэгтэй насан туршдаа газар доорх шоронд хоригдох ёстой байсан гэдгийг бүү мартаарай. 100 жил болсон хэрнээ тэр өөрийн нууцлаг хүчний ачаар огт хөгшрөөгүй гэдэг нь тэр үнэхээр хүн мөн эсхийг бид яаж мэдэх вэ? Тусгаарлагдсан хүмүүс нь нэг газар хяналтад байх ёстой бөгөөд суллагдах бол дээд тушаалтны санал эсвэл сүмийн шүүхэд олонхын санал авсан үед сулалдаг. Тэргүүн пап надад санал өгнө гэж амласан. Тэр би тэр булшийг цэвэрлэвэл. Гэхдээ би түүнд бүрэн найдаж болохгүй. Сүм миний эхнэрийг суллахгүй. Дартарусын шүтгчид дээд чатанд нэвтэрсэн цагт би хизээч олонхын санал авч чадахгүй. Заримдаа бүр тэд шууд эсрэг санал өгөөсэй гэж хүсдэг. Ямар ч үед түүнийг барьцаанд авч чадна. Одоохондоо эрх чөлөөнөөс илүү аюулгүй байдал нь чухал. Уучлаарай Клавдия. Жаахан хүлээхэн. Клавдия. Энэ үнэр унтуудлага утаа юу? Хэн нэг нь нэвтэрчихсэн үү? Надад шивчлэгтэй эд зүйл бий. Хор надад үйлчлэхгүй. Хаана байна? Суугаач. Яаж энд ирчихв? Би юу ч мэдэрсэнгүй. Тайван харагдаж байна. Гэхдээ довтлох боломж алга. Гарын шивээс нь Персефоны алуурчдын нэг бололтой. Хэрв алах гэж ирсэн бол унтуудлах утаах хэрэглэхгүй. Хор хэрэглэж эхнэр хүүхдийг минь барьцайлах байсан. Тэгэхээр ойлголоо. Аав явуулсан уу чамайг? Намайг танихад бүтэн минут зарцууллаа. Сайн бай. Энэ нэг зүйлийг хэлж байна. Оюун ухааныг чинь удирдаагүй. Бас угаагаагүй. Зүгээр байгаа бололтой. Гүнтэн Сезари Жорнети Лушиесийн эцэг. Одоогийн хатан хааны ах нь. Кайн эзэнт гүрний баруун бүсийн холбооны тэргүүн. Тэр бол асар их хөрөнгө. Эрх мэдэлтэй өндөр зэрэглэлийн язгууртан. Гүнгийн үргэлж хилдэг үг нь мөнгө элбэг байдаг. Харин авьяастай хүмүүс л ховор. Түүний харшид хэдэн 10-аас магадгүй хэдэн 100 байнгын зочид эргэлдэж байдаг. Тэдний дунд нуран унсан хаант усуудын хаант засаглал тэрч байдаггүй. Алуурчид нуугдаж байгаа гэсэн цуурхал байдаг. Гүнтэн намайг чамайг шалгаг гэж явуулсан. Учир нь чи түүнтэй бүх холбоогоо гинэд тасалчихсан. Үнэн дээр би өнгөрсөн 7 хоногт нэвтэрснээсээ хойш сүмийг бараг бүхэлд нь шалгасан. Тиймээс ерөнхий нөхцөл байдлыг мэдэж байгаа. Би үнэн хэлүүлэх эм өгсөний дараа сангуартан нар их сайн хамтран ажилласан. Чамайг унтаж байх үед чинь эмдэгтэй хорхоо байгаа эсхийг ч шалгасан. Тэгвэл цаг хэмсэн юм байна. Аавд минь хэлээрэй.
луугийн зүрхийг алдсныг бас гүнжид хөрөнгө оруулалт хийж нөхөж болно гэдгийг тэр аль болох хурдан хөдөлбөл илүү ашигтай байх болно. Ойлголоо, би дамжуулъя. Санаа зовлтгүй. Нойрсуулах хутааны нөлөө. Ойролцоогоор 6 цагийн дараа арилна. Цэвэршүүлэх чадвар хэрэглэх шаардлагагүй. Ингээд намайг явуулсан ажил боллоо. Одоо хувийн ажилдаа оръё. Тэр новшийн Запер хаана байна? Чи тэр нэрийг хаанаас сонссон юм бэ? Тэр яах вэ? Одоо хамгийн чухал нь чи надад хангалттай хариулт өгөхгүй бол юу болох вэ гэдэг л байна. Яг одоо сүм доторх ойролцоогоор 50 орчим сангуартан өөрсдөө ч мэдлгүй удаан үйлчилдэг хор уусан байгаа. Ямар ч шинж тэмдэг байгаагүй учраас хинч цэвэршүүлэх чадвар хэрэглээгүй. Тэд хурц мэдрэхүйгээр миний хаа сайгүй тараасан хорыг үнэрлэн хөөж эхэлнэ. Тэгээд газар доорх ус зайлуулах сувгаар сүмээс гарна. Тэр сувг нь бохир усыг гаргах зориулцтай тул түүгээр гарахад ямар ч хориг байхгүй. Хэрвээ тэд гарч сүмийн нөхцөл байдлыг бусдад мэдэгдчихвэл тэдний мэдүүлэг дайралт эхлүүлэхэд хангалттай шалтгаан болно. Тодорхой нотолгой байхгүйгээс ариун нэгэн рүү довтолж зүрхлээгүй байсан гадна байгаа хүмүүс эцэст нь хүсэн хүлээсэн бүслэлтийг эхлүүлэх шалтгаан олох болно. Нэг зүйлийг ойлго. Намайг алаад энэ хорыг саарамгжуулж чадахгүй. Хэрвээ чи хорыг аль болох хурдан арилгахыг хүсэж байвал тэр залуугийн талаар мэдэж байгаа бүхнээ одоо шууд хэлхийг зөвлөе. Одоо эхэл. 3 дугаар бүсийн газар доорх усан гарцанд толгой эргүүлэх гэдэг шидэд төхөөрөмжөөр орон зайн гажуудлын хүчний талбай үүсгдэг. Энэ талбай дэгш бус шин чанартай. Дотор орохын тулд шаардлагыг хангах ёстой. Үгүй бол орон зайн гажуудлын талбай чамайг буцааж орох өдрөө шиднэ. Харин гарахад ямар ч хязгаарлалт байхгүй. Дотроос гадагш урсгалыг хаавал бохир ус гаргах боломжгүй болно. Тэр талбайгаас гадна хүмүүсийг оруулахгүй байх өөр хамгаалалтууд бий. Тэдний нэг нь нууц газруудад нуусан шидийн чулуунууд. Эдгээр нь шулуун шугамн шидийн тойргоор холбогдсон. Тэр шидийн тойргууд энгийн үүрэгтэй. Зөвшөөрөлгүй зугтах оролдлого илэрвэл тохиолдол идэвхжүүлнэ. За яасан? Ойлгож эхэлж байна уу? Чамд хэдхэн минут үлдсэн. Надад хэрэгтэй мэдээллийг өг. Тэгээд болоо юу? Чиний том өрх энэ үү? Чи усан гарцын хажуу дахь хүлээлгийн өрөөнд байрлуулсан цэргүүдийг мэдэхгүй бололтой. Тэд ухаан самуурсан хитэн сангуартнуудыг амархан зогсооно. Чиний хэлсэнд нэг сонин зүйл байна. Чи сангуартан нар хэдэн минутын дараа гарна гэж хэлсэн мөртлөө би хүсснээ хэлбэл хорыг шууд арилгана гэж санал болгосон. Тэгэхээр алсаа сарамгжуулах арга байна гэсэн үг. Чамайг ялснаар автоматар арилгахгүй байж магадгүй. Гэхдээ би чамаас арилгах аргыг хэлүүлж чадна. Тэгэхээр миний асуух ээлж. Чи хэн бэ? Яагаад миний холбоотныг хайгаад байгаа юм? Одоо асуулт асуухаа. Цэргүүд чинь чамд цаг хожиж өгнө гэж бодож байна уу? Би чамд хэлэхэд тэд бүгд унтаж байгаа. Энэ бол цэргүүдийн чинь сахиусууд. Чи тулдах эсвэл цаг хожихыг оролдсон ч өөрөө л байдлыг дордуулж байна. Хариу нэгэн минь. Намайг дутуу үнэлэх хэрэггүй шүү. Аянган алга. Юу болов? Би орчноо бүрэн мэдэрч байсан шүү дээ. Энэ ариун хүний чадвар уу? Үгүй ээ, тэр биш. Өөр хүн байна. Өмнө нь анзаараагүй, агаарт танихгүй үнэр байна. Ганц бугуйч хангалттай хүчтэй. Би яг урдан зогсож байхад намайг харахгүй байна. Ойрын зайн давталгооны чадвар. Тэр зэвсэг нуусан байх магадaltaй. Гэхдээ одоохондоо нүцгэн гараараа байна. Давталгооны чиглэлээр байршлыг нь тааж чадна. Тэр хортой элдэнд хит ойртох нь дэми байх. Би зохиод тэгээд ухарна. Миний эд зүс
холоос ч хангалттай нөлөөлнө. Тэгэхээр өмнөх амьдралын минь нэг хамтрагч удахгүй 3 дугаар бүст гарч ирнэ гэж бодож байна. Чи намайг түүнийг манай багт эсүүлэхийг ятаг гэж байна уу? Би чадах хэсэгтээ итгэлгүй байна. Үгүй дээ. Чи энэ ажид хамгийн тохиромжтой хүн. Тэр өөрөөсөө сул дараа хүний үгийг сонсдоггүй. Жаахан зодож номхруулаад барьж бай. Альтер түүнийг ятгахна. Чадварын хувьд тэр бол алуурчин, хор, нууц зэвсэг, нуугдах чадвар бол түүний мэргэжил. Гэхдээ тэр хорыг олон янзаар ашигладаг. Хорыг ашиглах нэг арга нь биеэ сайжруулах. Тэр биеэрээ хорыг маш сайн хүлээж авдаг болтол дасгасан. Тиймээс үхлийн хор нь тодорхой хэмжээгээр түүнд төр хугацаанд асар их хүч өгдөг. Хорны төрөл хэмжээнээс шалтгаална. Хамгийн дээд үедээ луугийн дайралтын урд игнийг удирдах хэмжээний хүчтэй. Өөх гайхалтай юм. Дахиад л боломжгүй даалгавар өгч байна. Гэхдээ энэ удаа тэр луугийн дайралтад хэрэглэх үнэт хорыг ашиглахгүй. Орц нь хэд ховор. Түүнээс гадна нээд чи чадна гэдгийг би мэдэж байна. Учир нь одоо дэлхий дээр эльфийн хатны адислыг авсан цорын ганц хүн нь чи. Нуугдах чадварыг цуцал. Ой нээд тэр буцаад ирж. Тэгэхээр синхэр луугийн дайралт дууссан байна. Тэгвэл би юу хийх ёстойгоо мэдэж байна. Яагаад нуугдах чадвараа болиулчих вэ? Үл үзэгдэх чивээр байсан давуу талтай байсан шүү дээ. Тэр арга энэ чинь ингээд энэ цуврал маань дуснаа. Та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тиймээс see ya.